Монголд яг гэдэг би Бээжингийн хэл соёлын сургуулийн хятад хэлний багш ангийг бакалаврын зэрэгтээ төгссөн байгаа. За манай энэ багш болохоор Хуан гэдэг Домбегийн багшийн сургуулийг одоо яг багшлах заа харга зүгээр магистрийн хөтөлбөрт сурж байгаагийнхаа хажуугаар манай Монгол улсад ирээд шинэ алхам сургуульд энэ жилээс багшилж байгаа. Тоншвэ ман чили. Тоншвэ ман хаа. Чин zuo. За. 晚上好.晚上好чи гэсэн үг лээ. Оо ямар мундаг юм бэ? Оройны мэнд шүү дээ. 你好你好你好吗？早上好早上好。你好你好你好吗？早上好早上好。这是几？一。Master。好，下面。五。对，五。下面。三。很好，很好。下面二，非常好。二，一二三四五六七八，汉语数字，四五六七八九十，汉语数字，汉语数字。За нааш багш руу анхаараарай. 蓝色。这是红色，绿色，绿色，我喜欢绿色，绿色。手一样美。这是谁？我姐姐。我爱我的姐姐，我爱我的家。那个，这个，哦，椅子。椅子，这是什么？椅子。哇，3本。这是什么？树。Шүүх чинь монголоор юу гэдэг лээ? Ном гэдэг. Хятад хэл сурах хамгийн гол зүйл бол ерөөсөө давтах цээжлэх. Иймэрхүү аргатай байгаа. Тэгээд бид нэр бол энэ хүрээнийхэн дууг бол үзээ явж агаад одоо бид хоёр нэмээд 3 шүлэг заахын хятадтэй. 这是蓝色，对吧？这是蓝色。对，这是蓝色。红色。Оо, сайн байна. Өөртөө итгэлтэй зөв хэлдэг шүү дээ чи. Анги дээр сайн байдаг. 很好。很好。这是谁？爸爸。这是谁？这是谁？ 对，妈妈。早上好，你叫什么名字呀？早上好。好。老师他不会那个早上。好。好，你几岁了？这个。6岁。非常好。老师他的眼。家长、老师、同学们好。эцэг эхчүүд болон сурагчид багш нар сайн байцгаана уу? 我是黄新月，是中国人，是1B班的汉语老师。 Намайг Хуан Шинвэ гэдэг. Би бол хятад хүн. Би 1-ийн байнгын багш байна. Хятад хэлний багш байна. 在1年级本学期的教学中，我们学习了数字、问候语、颜色、家庭成员以及文具。 Бид нэр хичээлийн эхний хагас жил 1-ийн байнги маань мэдчилгээ, өнгө, мөн тоо, хичээлийн хэрэглэгдэхүүнүүдийг үзсэн байгаа. 同时呢，我们在课上也会带学生进行一些绘画的活动，还有一些用彩色卡纸做的手工类的中国传统文化的活动。 Бид нэр хичээл дээрээ харилцаа яриа ярьдаг, мөн хичээлээс гадна хятадын соёлыг харуулсан өнгөц цаасаар янз бүрийн урлал хийдэг. 这些活动呢，就可以让培养学生的这种动手的能力，然后提高一些他们在唱歌、绘画等方面的一些能力。
Ингэснээр бид нар хүүхдийн сурах сонирхлыг нь идэвхжүүлж мөн хүүхдүүд дуулах, авьяас өөр бусад гараар хийх урлал, авьяас урдууг нь сайжруулдаг байгаа. 最后，我希望我的学生越来越好。谢谢。 Хамгийн сүүлд хэлэхэд манай нэгэн бай ангийн сурагчид улам сайн хичээлэн суралцах болтугай гэж багш нь та бүгдээсээ хүсэж өрөөж байна. Баярлалаа гэж.